Газар байцгаана та бүхэндээ өглөөний төргий Монсонс хувьцаат компани 2026 оны эхний хагасчлалын санхүү үйл ажиллагааны талхимд танилцуулахаар Монсонс хувьцаат компани зүүн бүсийн агуулга дээр хүрэлцэн ирээд байна. За өнөөдрийн Earnings Call-ыг танилцуулахаар Монсонс хувьцаат компани гүйцэтгэх захирал Отхон дээр хүрэлцэн ирээд байгаа. Өдрийн төргий танд. За Earnings Call маань цасны компани Abios-ны пэйж хуудасаар дамжуулан хүрэгдэж байгаа. За Earnings Call-д оролцож байгаа хөрөнгө оруулагч, арилжаанд оролцогч хувьцаа эзэмшигч нар маань комент хэсэгт асуулт байвал үлдээгээрэй. За тайлбар танилцуулж дууссаны дараа тухайн асуултуудыг асуухаар бэлтгэсэн байгаа. За тэгэхээр Monsoons хувьцаат компани 2026 оны эхний хагасчлалын санхүү үйл ажиллагааны тайлбар танилцуулсан хэмээн утган дээр захиралт микрофон шилжүүлье. За лайвыг үзэж байгаа манай хэрэглэгчид, хувьцаа эзэмшигчид, за манай бас ажилтнууд байгаа. Ингээд та бүхэндээ энэ өглөөний бороотой сах өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн одоо энэ хагасчлалын тайланг бид нар дөнгөж одоо өнөөдөр нээлттэй хийх гэж байгаа манай Zoom-ийн логистикийн төвөөс бас дамжуулж энэ танилцуулга хийх гэж байна. Үүнд бас бид маш их баяртай. Сүүлийн 2 жилийн хугацаанд одоо бидний хувьд хийсэн томоохон бүтээн байгуулалт болоод нэлээд бас нэгэр хөрөнгө оруулалт бүхий бүтээн байгуулалт байгаа. За тэгээд эхний хагасчлалын Monsoons хувьцаат компани үр дүнг тавьж байдлаар танилцуулъя. За тайлангийн агуулга маань бол компанийнхаа бизнесийн философиг танилцуулна. За тэгээд бүтэц зохион байгуулалтыг танилцуулна. За хүний нөөцийн үзүүлэлтүүд болоод голлох үзүүлэлтүүд, за тэгээд санхүүгийн үзүүлэлтүүд, хувьцааны үзүүлэлтүүд, тэгээд хагасчлалын онцлог үйл явдал юу байваа гэдэг юм дараалалаар эрх ашигыг хараацсаар хянаж цэцэглэлд одоо ингэж хэл тогтоож байгаа учраас энэ хурааны үйл ажлын ачаалал бас харьцангуй их байдаг. Ингээд 6 удаа хуралдаад гүйцэтгэх цэцэглэлт хяналт тогтоосон байна. Дээрээс нь зөвлөмж чиглэлийг өгсөн байна. Тодорхой аудитын гормод ч гэсэн одоо хугацаанд гүйцэтгэгдсэн байна. За стратеги бизнес хөгжлийн хоргоо маань бол бизнес планаа хэлцэг баталгах чиглэл өгөх хүрээнд оны өмнө хуралдсан байсан. Яг энэ эхний хагасчлалтай бол хуралдаагүй байна. За нэр дэвшүүлэх хороо 1 удаа хуралдсан. За энэ хурлаар бол төлөөлөлт удирдах зөвлөлийн нэг гишүүний сонгон шалгаруулалттай холбоотой бас нэлээд гэж идэвхтэй ажилласан ба цалин урамшууллын хороо мадлаа. За тэгээд тузмаа нь бол гүйцэтгэх цэцэглэлийнхаа хамтын ажиллагаа энэ төвшөнд байсан байна. Тэгээд хувьцаа эзэмшигчтэй бас энэ мэдээлэлээ хурлаараа дамжуулаад бас компани вебсайтаар дамжуулаад мэдээлэл өгж байгаа. За компани голлох үзүүлэлтийн хэсэг рүү оръё. За энд бол хамгийн одоо үнэт баялаг болсон хүний нөөцийн үзүүлэлтүүдэд танилцуулъя. Компани бол 267 ажилтнтай. Компани ажилтнуудын дундаж нас 36, дундаж ажилласан жил бол үйлдвэрийн компаниуд болоод ер нь бизнес ихний дундажтай харьцуулахад манайх бол харьцангуй доктор сурвалжил өндөртөд ордог 3.9 жил гэсэн юм дундаж ажилласан жил гэж байна. За компани ажилтнуудыг байнга сургаж хөгжүүлэх, дээрээс нь бид нөгөө нэгдсэн удирдлагын тогтолцоо, компани одоо стандартуудын хүрээнд хүссэн аюул байдлын хүрээнд гээд яг энэ манай бизнест ажиллаж байгаа хүрээндээ бид нар маш их сургалт хөгжлийн ажлууд төлөвлөлтөд судалтууд маш их хийгддэг. Тийм учраас хэдий 260 тайлгнасан байгаа. За тэгэхээр голлох үзүүлэлтийн хамгийн чухал хэсэг дээр бол энэ доктортой хөгжлийн тайлан бид нар яаж хэрэгжүүлж байгаа вэ гэдгийг танилцуулж байгаамаа. За компани үйлдвэрлэлийн үйл ажиллагаан дээр бол байгалийн нөөц нэлээх ашигладаг бол энэ нөөцийн байгаль орчны энэ нөөцийг бид яаж доктортой удирдах хамгийн бага түвшинд байлгах вэ? Нөөцийн зарцуулалтыг гэдэг юм бодлогыг бол хэрэгжүүлж авдаг. За өнгөрсөн оны хагасчлалтай харьцуулахад манай компани үйлдвэрлэлийн үйл ажиллагаа бол өсөж тэлж явж байгаа ч гэсэнтэй цахилгааны хэрэглээгээ бид нар 28% буурсан байна. За энэ бол ингээд байгаль орчиндөө эерэг нөлөө өгөхөөсөө гадна хэрэглэгч хувьцаа эзэмших талаас харах юм бол бас бүтээгдэхүүний өртөг дээр ялангуяа эрчим хүчний үнийн өсөлт бол 6 сараас эхлээд хийгдсэн байна. Тэгэхээр энэ эрчим хүчний болоод ер нь түүхий, зочдны хомслоос үүссэн үнийн өсөлтийг дагаад шууд бүтээгдэхүүнийг ашиглах ажиллагааны бодлогын хүрээнд үнэ нэмэгдүүлэх шийдвэрийг хамгийн төсвөртэйгээр гаргах хэрэгтэй гэж бид үздэг. Наан нь хийж болох маш олон менежментүүд байгаа. Тэгэхээр тэднийг бид нар бас маш их хэрэгжүүлэхийг зордгийг. Нэг нь бол энэ цахилгааны хэрэглээ 28% буурсан байна. За энэний ард бол бид нар цахилгаан эрчим хүчийг хэрэгжилж байгаа бүх одоо хэсэг дээрээ хэмжилт хяналт удирдлагыг хэрэгжүүлж байгаа үр дүн байнамаа. За компани маань бол нөгөө гол бүтээгдэхүүн хамгийн өндөр борлуулалтыг авчирдаг, ашиг авчирдаг бүтээгдэхүүнээс ялцчихгүй экосос байгаа шингэн үндэсний үйлдвэр байгаа. Тэгэхээр биднэрт бол усны хэрэглээс нэлээд чухал хэрэглээ байдаг. Тэгэхээр усны хэрэглээг бид нараас бууруулахыг маш их зорддог. За усны хэрэглээг өмнөх оны хагасчлалтай харьцуулахад бол 19%-аар бас бууруулсан байна. Нэгж бүтээгдэхүүнд зарцуулсан усны хэмжээгээ
0.68 литр буюу 22% бас бууруулсан байна. Тэгэхээр бид нар бас энэ усны менежментийг компани дээрээ бас нэлээд өндөр одоо үр дүнтэй удирдах чадж байгааг энэ үзүүлэлтээс харах бах. Компани маань үйлдвэрлэлийн болоод түүхийн эдийн сабаглаа боодлын за тэгээд энэ эрчим хүч ус гэдэг ингээд маш их нөөцийг хэрэглээд дахин боловч хог хаягдал маш их гарч байгаа. Тэгэхээр хог хаягдлыг бас сайн удирдах хэрэгтэй. Тэгээд манай компаниас бол энэ хуванцар сабаглаа боодлыг, цаасыг дээрэс нь галтгооны хэрэглэнээс гарч байгаа тосыг гэд маш олон бүтээгдэхүүнийг хог хаяглаа ангилж ялгаад тэгээд дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж ажилладаг. За энэ маань бол бизнесээ доктортой өсөлттэй байлгах гэж бол байгууллагын төвшөнд бол удирдлагын зохистой манлайллыг эрхэмлэж ёс зүйтэй засаглалыг бүрдүүлэхэд бол чиглэж ажилладаг. За хувьцаат компанийн хувьд ч тэр өөрсдийнхөө энэ засаглалын амлалтын хувьд ч тэр их тунгалаг байдлыг бас маш их анхаарж байгаа. Тийм ч учраас бид нэр улирал бүр хариуцлагатайгаар компанийнхаа тайлан мэдээг мэдээлж байна. Бас ингээд тайлагнаж ажиллаж байна. За мөн компани маань 2-оос дээш одоо чинрээ стандартуудыг нэвтрүүлэн явж байгаа учраас олон улсын стандартыг нэвтрүүлэн явж байгаа учраас нэгдсэн удирдлагын тогтолцоог одоо хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. За энэ нотын зөвлөлийг бол гүйцэтгэх захирал даргалж ажилладаг. За нийт нотын нэгдсэн удирдлагын тогтолцооныхоо хүрээнд бид нар компанида 20 чухал зорилтыг ингэж удирдах, хэмжиж, тайлагнаж бас ажилладаг байгаа. За мөн 9/9/2015 чанарын удирдлагын тогтолцоо, FSS 22,000 хүнсний аюулгүй байдлын тогтолцоо, ISO 14,000 байгууллага орчны тогтолцоо, ISO 17025 лабораторийн эсгэгцэн лабораторийн энэ стандартуудыг амжилттай хүнлэнгийн аудитаар, гадаад аудитаар баталгаажуулж ажилласан байна. За 3 стандартыг нь бол Швейцарын Женев төвтэй SGS байгууллагаар бас баталгаажуулаад ажилладаг байна. За эрсдлийн удирдлагын хүрээнд бол эрсдлийн баг эрсдлийг ангилаад бүлэглээд эрсдлийг удирдах хариу авалтыг төлөвлөж хэрэгжүүлж ажилладаг байгаа. За эрсдэл дээрээ төвлөрөөд яривал 25 оны эхний хагас жилд бол бид нар нийт үйл ажиллагаа эрсдлийн категори ангиллаараа 13 категорид 68 эрсдлийг ингэж илрүүлээд энэ 68 эрсдлийн тохиолдох магадлал учрах одоо хөрхөлийн хэмжээг үнэлгээ тогтоож red amber green гэж ярддаг энэ дүрмээр бид нэр удирдах ажилласан. За 26 оны эхний хагас жилийн ретритээр бол бидний 68 эрсдэл маань 2 бүлэг эрсдлээр нэмэгдээд 70 эрсдэл бол тоологдож ингэж энэ категориудад хуваагдсан байна. Гэсэн хэдиж бид нар эрсдлийн төлөвлөгөөг эрсдлийн баг маань хэрэгжүүлж ажиллаад эрсдлийн хариу арга хэмжээг авч байгаа. Энэ хүрээнд бол компани дундаж эрсдлийн үнэлгээг 11%-аар бууруулсан. За хамгийн өндөр одоо эрсдэл авчрах магадaltaй эрсдлүүдийн тоог бол нэгээр бас бууруулж чадсан нь бол эрсдлийн удирдлагын бас амжилттай менежмент болов гэж үзэж байна. За тэгээд хувьцаа эзэмшигчдийн зүгээс, хөрөнгө оруулагчдын зүгээс хамгийн сонирхож хүлээж байдаг санхүүгийн голлох үр дүнгууд дээр төвлөрөөд тайлбаруудаа өгье. За компани маань эхний хагас жилийн борлуулалт бол 25 тэрбумын борлуулалтын гүйцэтгэлтэй ажилласан. Энэ нь өмнөх оны мууяс бол 9% өсөлттэй байсан байна. Цэвэр ашигын тухайд бол 3 тэрбум 88 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. За өмнөх оны мууид бол бид нар 4 тэрбум 404 сая төгрөгийн цэвэр ашигтай байсан харьцуулбал 30% бууралттай. За энэ өнгөрсөн оны эхний хагас жилийн ашиг дээр ямар томоохон юм нөлөөлөл орж ирсэн бэ гэхээр бид нар жишээлбэл манай компани анхны одоо үндсэн үйлдвэр байсан. Энэ үйлдвэрийн объектыг бол цаашаа дөрвөлжилт хэлэлт хийхэд газрын хэмжээ болоод объектын хэмжээ хэлэхэд тунд тохиромжгүй байсан учраас бид нэр энэ объект бол төцийн шийдвэрээр зарж борлуулсан байгаа. За эндээс бол бид нар 2.5 тэрбумын үйл ажиллагааны бас олзыг олсон. За энэний 2.1 тэрбум нь бол өнгөрсөн оны эхний хагас жилд бол ашигтай ажиллагааны нөлөөлөд ингээд ийм ашигтай ажиллагаа нь үндсэн бус үйл ажиллагаанаас нэлээд өсөлтийг авчирсан байна. Өнгөрсөн оны үндсэн үйл ажиллагааны цэвэр ашиг маань 2.4 тэрбум байсан гэд үзвэл өнгөрсөн оны мууясээ үндсэн үйл ажиллагаагаар бол 29% өсөлттэй цэвэр ашиг ажилласан байна. Цэвэр ашигтай ажилласан байна. За EBITDA ашигын тухайд бол бас адилхан дүгнэлттэй энэ манаас EBITDA ашиг нөлөөлдөг. За EBITDA ашиг маань яг балансын үр дүнгээр өнгөрсөн оноос 20% бууралттай. Үндсэн үйл ажиллагааны EBITDA ашигаас бол 17% өсөлттэй байсан байна. За энд бол би бизнес плантай харьцуулсан байдлаар дараагийн слайдн дээр танилцуулж байгаа. Дараагийн слайдн дээр бол манайх борлуулалтаа бол 26 онд 55 тэрбумд хүргэнэ
гэж өнгөрсөн оноос 14% өсөлттэйг борлуулалтаа баталсан. За эхний хагас жилдээ бол энэ борлуулалтынхаа 46%-ийг бид нэр бүрдүүлж чадсан байна. Тэгэхээр дараагийн хагас жилдээ илүү чаленж бидний өмнө байна. Тэгээ 54% борлуулалтыг хийх шаардлагатай. За цэвэр ашигын хувьд бол 6.4 тэрбумын цэвэр ашигтай өнгөрсөн оноос бол 21% өсөлттэй зорилтыг бид нэр баталсан байгаа. За эндээсээ бол эхний хагас жилдээ 49%-ийн цэвэр ашигыг нь бас бүрдүүлж чадсан байна. За бита ашигын хувьд бол өнгөрсөн оны мууяас 10% өсөлттэйгээр төлөвлөсөн байгаа. За тэгээд өнөөдрийн одоо хүлээгч буй гүйцэтгэлээр бол бид нэр борлуулалтын дээрээ илүү хичээж ажиллах шаардлагатай. Цэвэр ашиг дээр бол ерөнхийдөө одоо цэвэр ашигын байдлаа хангаад нормал түвшинд явж байгаа гэсэн үг байна. За балансын үзүүлэлтэн дээр манай компани хөрөнгө бол 70 тэрбумын одоо 70 тэрбумын хөрөнгө байгаа. За эндээс бол эргэлтийн хөрөнгө маань 18.9 тэрбумтай, эргэлтийн бас хөрөнгө маань 51 тэрбумтай. Өнгөрсөн оны мууяс бол абсолют дүнгээрээ 7-аас 8 тэрбумаар өсөлттэй байгаа. За энд бол мэдээж манай үндсэн хөрөнгөний дусаг үйлдвэрлэлээр бүртгэгдсэн байсан манай зүүн бүсийн бүтээн байгуулалт маань том нөлөө өгсөн. Дээрээс нь бид нэр хотын баруун бүс болоод зүүн бүсэд үйлдвэр агуулгын объектуудтай байгаа учраас хотын төвдөө борлуулалт маркетингийн бага төлрүүлэх, захиргааны үнийн нөөцийн бас үйл ажиллагаа явуулах хүрээнд хотын төвд офис хөдөлтөж авсан байгаа. За энэ офисыг бол 2.7 тэрбумын хөрөнгө оруулалт авсан. За тэгэхээр энэ нөлөөл маань бол манай энэ үндсэн хөрөнгө дээр нөлөө өгсөн байна. За үр төлбөрийн хувьд бол богино хугацаат үр төлбөр 11.2 тэрбумтай, урт хугацаат үр төлбөр 28.1 тэрбумтай. За өөрийн хөрөнгө 30 тэрбумтай байсан байна. За энэ үр төлбөр дээр бол хугацааны ангиллаараа богино хугацаат буураад урт хугацаат үсэн одоо ангиллын бүртгэлүүд бас нэлээдгүй юм нөлөө өгсөн байгаа. За энэ мэдээж баланс хэсэг дээр өгөөжийн үзүүлэлтийг танилцуулах хэрэгтэй байгаа. Өөрийн хөрөнгийн өгөөж бол өнгөрсөн оны үйл ажиллагаанд Мишель дээрх объектыг борлуулсан цэвэр ашигын нөлөөлөл бас энэ өгөөжөд нөлөө өгж байгаа. Тэрийг цэвэрсэн дүнгээр авах юм бол өөрийн хөрөнгийн өгөөж бол 25%-тай өмнөх оноос өсөлттэй. За дараагийн нэг бүснэгтэн дээр бол цэвэрлээгүй дүнгээр бас харьцуулсан байгаа учраас би энэ цэвэрлсэн үзүүлэлтээ танилцуулаад явъя. Яагаад тэгэхээр хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид бол яг үндсэн үйл ажиллагааг илүү сонирхож харж байдаг. За бита ашигын түвшин бол 2%-аар сайжирсан, цэвэр ашигын түвшин эхний хагас жилдээ 1%-аар сайжирсан юм бүртгэлтэй байна. За мэдээж үйлдвэрлэлийн бизнес учраас үйлдвэрлэлийн бүтээмжээ танилцуулах хэрэгтэй. Тэгээ дараагийн слайдн дээр би үйлдвэрлэлийн бүтээмжийн хэсгийг танилцуулъя. За бид нэр эрүүл мэндийн хуран үндэсний үйлдвэр, эрүүл мэндийн шингэн үндэсний үйлдвэр гэсэн хоёр үйлдвэртэй байдаг. За тэгээд хуран үндэсний үйлдвэрлэлийн бүтээмж бол өнгөрсөн оны мууяс 24%-аар буурсан байгаа. За энэ бууралтан дээр гол шалтгаан бол биднэрт түүхийн эдийн тасалдал нэгдүгээрт нөлөөлсөн байна. За энэ дээр бол манай үрэл витаминд болоод аралтай уудлын үйлдвэрлэл маань буурсан нөлөөлөл том нөлөө өгсөн байгаа. Ялангуяа эхний хагас жилдээр цагаан сар гээд монголчуудын бас өргөн дэлгэр тэмдэглэдэг баяр тохиож байгаа үед бол гол борлуулалтыг хийдэг бүтээгдэхүүн бол аралтай уул байдаг. Тэгээд манай түүхийн бэлтгэн нийлүүлэгч талаасаас аруулын бэлтгэн нийлүүлэлтээр бас нөөцийн хомслоос болоод нийлүүлэлтийн тасалдал үүссэн. За энэ дээр бол бид нэр мэдээж нөгөө компани чанар стандартын бодлоготой холбоотой бас түүхийн эдийг тийм богино хугацаанд өөрчлөх, соёлох, шилжих болцоо төдийлөн бага байдаг. За дээрээс нь ааруул бол өөр Монгол үндэсний уламжлалт түүхээ зөвхөн Монголоос л олно тий. Тэгэхээр гол нөгөө нийлүүлэгч маань тасалсан учраас бид нар тас удирдахад бас нэлээд хүндрэлтэй байлаа. За эндээсээ бид нар бас юм тасалдал үүссэн байна. За дараагийн гол нөлөө бол хуран үндэсний үйлдвэр дээр манай эрүүл мэндийн инхчин цай, дулаан нэр төрлийн цай байдаг. За энэ цайн дээр бол бид нэр ребрэнд хийх хүрээндээ сапаглаа бодлыг бас нэлээд өөрчилсөн байгаа. Хэрэглэгчдээс илүү таатай болгосон байгаа. Байгаль орчин нийгмийн цэцэглэлийн бодлогоо бас энэ дээрээ бас шингээсэн байгаа. Тэгээ энэтэй холбоотой бас тодорхой хугацааны одоо тасалдлууд бас үүссэн. Энэ нөлөө бол хуран үндэсний үйлдвэр дээр ирсэн. За шингэн үндэсний үйлдвэр маань бол 2% өсөлттэй байгаа. Тэгээ шингэн үндэстэн дээр бол бидний ер нь үйлдвэрлэлийн бүтээмжийг эсвэл 2 жилийн хагас жилүүдэд бол нэлээд тийм өндөр түвшинд хадгалаад явж байгаа. За түрүүн санхүүгийн үзүүлэлтэн дээр маань үндсэн үйл ажиллагааны нөлөөллөөрөө би танилцуулсан бол энэ дээр яг цэвэр балансын дүнг төлөвлөгөөтэй харьцуулаад ингэж танилцуулж байгаа. За нийт ашигын хувьд маань бол 51.3%-тай. За төлөвлөсөн түвшингөөс
2.4% давраа. Тэгэхээр бид нар бас нөхөртгийн удирдлагыг бас нэлээд сайн хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн юм дүр зураг байна. За биттэй ашигын хувьд бол 24.6%-тай өнгөрсөн оны биттэй болоод цэвэр ашигын хувьд бол ялцдаггүй манай Мишелийн борлуулалт маань бол өндөр нөлөө өгсөн. Яг цэвэр балансын дүнтэй харьцуулж байгаа учраас юм бууралттай боловч үндсэн үйл ажиллагаар бол төсөлтэй эснийг түрүүнд дурдсан. За өөрийн хөрөнгийн өгөөж 4.4%-тай нийт хөрөнгийн өгөөж 4.4%-тай өөрийн хөрөнгийн өгөөж 10%-тайгаа. За мэдээж нөгөө цэвэрлээд тарах юм бол бас энэ үндсэн үйл ажиллагаагаа энэ өгөөжийн үзүүлэлтүүд бас сайжирсан юм дүр зурагтай байгаа. За хувьцаат компани хувьд мэдээж нь хувьцааны арилжааны идэвхийг нэлээх сонирхдаг. Тэгэхээр дараагийн слайдн дээр арилжааныхаа дүр зургийг танилцуулъя. За Monsoons хувьцаат компани маань эхний хагас жилийн одоо тархалтын судалгаагаар 18,597 хувьцаа эзэмшигтэй болсон байна. Энэ хувьцаа эзэмшигчийн тооны чартыг харах юм бол 19 онд IPO хийсэн үеэс эхлээд ингээд манай хувьцаа эзэмшигчдийн тоол тасралтгүй юм өсөлттэй байгаа. Тэгэхээр бол биднэрт хувьцаа эзэмшигчид хөрөнгө оруулагч талын ихтгэл бол байсаар байна гэдгийг бол эндээс харж байна. За арилжааны идэвхийг эхний хагас жилээр өмнөх онтой харьцуулаад харахаар бас нэлээд сайн дүр зурагтай байгаа. За өмнөх оны эхний хагас жил 4.3 сая жиргэх хувьцаа 359 сая арилжаа хийгдэж байсан байна. Энэ онд бол энээсээ нэг дахин өсөлттэй буюу 9.9 сая ширхэг хувьцаа маань 790 сая төгрөгийн арилжааг ингэж хийсэн байна. Тэгэхээр үнийн дүнгээрээ 120% өсөлттэй, тоо ширхгээрээ 129% өсөлттэй буюу аль үзүүлэлт нь давалцсан байгааг та бүхэн слайдын доотлын хүснэгтээс харж байгаа. За компани ажилтнуудаа хавцаажуулах хөтөлбөрийн өрөөнд засаг хөтөлбөрөөр хэрэгжүүлдэг гэж түрүүн хэлсэн. За энэ бол маш олон талын ач холбогдолтой байгаа. Ажилтнууд бол нөгөө компанийнхаа хувьцаа эзэмшигч болсноор бүгд ер нь бол компанийнхаа өгөөж ашигт ажиллагаа бүтээмжид яг нөгөө гүйцэтгэх засаглалын адил бүгд яг нэг зорилго дор нэгтгэгдэж ингэж ажиллаж чаддаг. Энэ удирдлагыг хэрэгжүүлэхэд талаас их таатай боломжуулдаг. За ийм учраас засаг хөтөлбөрийн өрөөнд бид нэр компани засаг хөтөлбөрийн худалдаа авалтын арилжааны идэвхийд бас нөлөө өгч байгаа. Энэ нь бол 180 сая төгрөгийн худалдаа авалт байсан байна. Гэхдээ энэ бол бусад нөгөө 2 дахь зах зээлийн арилжаа 610 сая байсанд харьцуулахад бол бага дүн байна. Арилжааны дүн бол 2 дахь өссөн сая шүү дээ. Энэ бас дахь өсгчтэй холбоотой өөрчлөлт болж ирж байгаа шиг байна тий. Харин тийм бид нар нөгөө зах зээл үүсгэгчийн гэрээ голомт капитал бол Монгол улстай анхудаа ингээд тэгээ бараг анхдагч компани манай компани болсон болов уу гэж би бодож байна. Ингээд энэ үүсгэгчийн гэрээг хийснээс хойш бол энэ тоо бас нэлээд хөгжлөгдсөн. Дээрээс манай хувьцааны ханш бол хэдий компани үйл ажиллагаа сайн байсан ч ер нь манай компани гэлтгүй хувьцаат компаниуд нэгдүгээр самбар дээр бол ажиглагдаг үндсэн үйл ажиллагаа сайн байдаг. Гэхдээ хувьцааны арилжааны идэвх тийм сайн биш. Бас хувьцааны үн төдийлөн сайн биш байдаг бол бас нөгөө буурж исэн зэний ханш манаас сайжирсан тэм нөлөө өгсөн байгаа. За тэгээ цаашдаа ч гэсэн энэ маань илүү сайн үр дүнгуудыг авчрах. Одоо бол зах зээл үүсгэгчийн гэрээнээс хойш ихний хагас жил гэдэг бол 1 сар хүрэхгүй хугацааны үр дүн энд бол орж ирж байгаа гэсэн. За дараа нь компани бүтээгдэхүүний багцыг та бүхэндээ товчхон танилцуулъя. За шингэн үндэсний бүтээгдэхүүн маань бол манай нийт одоо багцын 51%-ийг бүрдүүлдэг. За эрүүл мэндийн үйлдэлтэй биологийн бүтээгдэхүүн маань нийт багцын 26%-ийг бүрдүүлдэг. Хүүхдийн бүтээгдэхүүний категори 14% бүрдүүлдэг. За тэгээд цай 7%-ийг бүрдүүлдэг. За цайн дотроо бид нар уусдаг цай болоод яг эрүүл мэндийн үйлдэлтэй ургамлын цайнууд энд явж байгаа. За эхний хагас жилдээ бол 26 онд бид нар нийт 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг гаргахаар төлөвлөсөн ажиллаж байгаа. За эндээс бол 4 нэр төрлийн хүүхдийн ундаа нь бол эхний хагас жилдээ зах зээлд гарсан байна. За онцлог үйл явдал амжилтууд гэвэл компани маань бол хүнсүтэй аж ахуйн амны хөнгөлтэй зээлээр MFC 2.0 төсөл болоод зөмсийн агуулгын төслийн санхүүжилтийг шийдвэрлсэн байгаа. За мэдээж нөө үндсэн үйл ажиллагаа жишээлийн хөрөнгөө зарж борлуулсан эндээс бас зарим санхүүжилтээ өөрийн одоо үндсэн үйл ажиллагаанаас санхүүжүүлсэн. За ингээд нөө үйл ажиллагааны өргөжилт хэлтгийг дагаад манай компани борлуулалт ашигт ажиллагаа сайжирсан. За бас нөө улсад төлж байгаа татврын хэмжээс нэлээд өссөн байна. За тэгээд компани маань нийслэлийн шилдэг татвар төлөгч болсон байна. За 25 онд бид нийт 8 тэрбумын татврыг бол тусдаа төлсөн байна. За усны элч үйлдвэрлэгч байгууллага гэдэг ийм номинацийг одоо нэр хүндтэй
одоо үүрэг хариуцлага хүлээж авсан байгаа. За энэ хүрээндээ бол бид нар бас усны газартай нэлээд ажлуудыг хийя гэсэн юм зорилт тэмүүлэлтэй ажиллаж байгаа. За яг өмнөх хугацаанд бол хийсэн ажил бол бид нар хувийг хашаалах, хамгаалах, тэгээ мал амтан бусад зүйлсээс хашаалж хамгаалах юм ажлыг хийдэг. Ногоон төгөл байгуулах ажлыг хийдэг. За өөрсдийнхөө усны удирдлагыг сайжруулах нь бас бидний хувьд бас нэлээд чухал ажил байдаг. Ингээд олон ажлуудыг хийж байгаа. За компани Монс группийн алсын хараа бол Монгол оюун санааглалыг таниулна буюу бид нэр илүү их урт хугацаанд экспорт руу тэмүүлсэн алсын хараад байгаа. Одоо энэ дотоодын зах зээл манаас угаан ам болоод бидний хэрэглээ олон нэлийн хязгаарт борлуулалт бол яг энэ хэрэглэгчийн эрэлт талаас ол хязгаартай байдаг бол бид нэр илүү экспортер техник гэсэн зорилттой ялангуяа илүү таргаталж байгаа нь бол Төв Азийн зах зээл байдаг. За тэгвэл бид нар дараагийн бас улсуудыг бас нэлийн судалж ажиллаж байна. Тэгээд ерөнхийдөө дэлхийн тренд нь эрүүл мэндийн хүнсний хэрэглээ рүү шилжсэн. Тэгээ өдөр тутмын зохистой хэрэглээгээр урт хугацаанд өөрсдийнхөө эрүүл мэндийг хөгжих юм байна гэдгийг ковидоос хойш дэлхийн нийт бол маш сайн сурж байгаа, судалж байгаа. Тэгээд биохакеруудч тэр шинэ тэжээл судлаачд тэр ер нь бол энэ уламжлалт технологиор тулгуурласан тэгээд нөө байгаль тэр одоо ангаах тэр өвцгийг нь яг бүтээгдэхүүний технологиудаас шингээсэн тэр эрүүл хүнсийг бол хэрэглэхийг дэлхийн нийт бол их зорддог болсон. Тийм учраас бид нэр дэлхийн бас юм томоохон экспонуудад бүтээгдэхүүнийг таниулахыг зорж байгаа. За энэ хүрээнд бол эхний хасчлалтай Японы Budex Expo бол амжилттай оролцоод эндээсээ бас нэлээд хэдэн харилцааг тогтоогоод ингээд ажиллаж байна. Гэхдээ бас ер нь хэр хүлээж авч явах шиг байна. Одоо өмнөх уулзалтан дээр бол та багшаагаа ингээд бизнесээ дэлхий гэхээр одоо соёлын асуудал ирдэг гэдэг асуултыг хүнжсэн шүү дээ. Энэ одоо экспортер ер нь хэр хүлээж авч байгаа шүү. Яг бид бол өмнө жилүүдтэй бол аль болох яг одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ одоо үйлдвэрлэж байгаа сав баглаа бодлороо тэгээ дээрэс нь тухайн улсынхын хэлээр ч юм уу гаргаад ингэж танилцуулахыг маш их зорддог байсан. За тэгээ Төв Азийн зах зээл дээр ажиллаад ингээд суралцж байгаа зүйлүүд бол яг одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээс илүү тухайн улсын хэрэглэгчдийн хүлээж авах бүтээгдэхүүнийг нь бид нар манайд байвал танилцуулъя. Эсвэл тэрэнд нь нийцсэн бүтээгдэхүүнийг хөгжүүлж танилцуулъя гэдэг энэ зорилт руу бол илүү шилжиж байна. За Японд бол бид нэр илүү баргшуунтай бүтээгдэхүүнээ танилцуулсан. Яа тэгэхээр дэлхийн хэрэглээ бол баргшууныг маш их онцгой анхаарч байгаа. Тийм учраас бид нар яг баргшуунтай бүтээгдэхүүнээ танилцуулсан. Дээрэс нь Япон Солонгосоос соёл их ойролцоо. Тэгээд Солонгосын нэг шоу контентэд Монголын тамирчид оролцсонтой холбоотойгоор манай бүтээгдэхүүн бол ер нь маш сайн физикал шаар дамжуулаад тийм манай Монголыг бас Японы экспорт солонгосчууд маш их ирдэг юм байна. Тэгээ Японоос илүү солонгосчууд илүү манай бүтээгдэхүүнээс Японы төтгтөө үед бидний төвөлтэй ачаал шөнийн 12 тэгээ өглөө маш их ажил эхэлдэг ч гэдэм ингээд энэ нь өөр ажлын төвтөр сурчлал маш их нөлөө өгчээсэн. Одоо яг манай хөрөнгө оруулагчдаас орж ирсэн асуулт байна л да. Дараа нь талшруулж асуучих. Одоо яг зүмсийн агуулгын нээлтмэн яг одоо энэ лавын араас болох чинь тий. Яг энэ агуулга маань одоо ингээд ашиглалтанд ороод үйл ажиллагаа эхэлсэн. Зардлт хэрхэн нөлөөлсөн, зардлыг хэрхэн бууруулах гэж харж байна. Эсвэл яг ямар өрөө өгөөж байх вэ? Ер нь л яг зүмсийн агуулга дээр бид нэр ингээд хэрэгжүүлэхийн үндэслэлийн судалгааг хийгээд баруун бүсэд үйл ажиллагаа төвлөрсөн сул талууд гэдэг ингээд маш олон сул талууд гарч ирсэн. За зүүн бүсэд агуулгад тооцноор энэ сул талын нэг сул талууд үлдэх юм байна. Бусдыг бид нэр шийдвэрлэж чадах юм байна гэдэг дүгнэлтэнд хүрснээр бол хэрэгжүүлсэн. Одоо ингээд хэрэгжүүл амжилттай хэрэгжүүл ард нь гарлаа. За энэ числэг мэдээж яг нөө төсөлд хэрэгжүүлэх, бүтээн байгуулалт хэрэгжүүлэх хамгийн эхлээд бол нөө суурь судалгаа төлөвлөлтийг зөв хийвэл яг бүтээн байгуулалтын ажил нь ялангуяа агуулгын шийдэл өөрөө үйлдвэрийг бодвол харьцангуй нөгөө барилгын бүтээн байгуулалт нараа технологи бах шаарддаг гэх юм уу да. Сэндвичийн бүтээн байгуулалт явж байна тий. Тэгээд үйлдвэр бол илүү нарийн технологитой явдаг. Тэгэхээр харьцангуй нөө зарцуулах хугацаа бага байсан. За тэгээд аль болох юм амлсан хугацаанд буюу нэг жилийн хугацаанд бид нэр бүтээн байгуулалтыг хийж чадсан байгаа. Яг энэ суурийг шавыг бол 25 оны 7 сар тавиад суурийн ажлыг 25 оны 8 сард эхлүүлжсэн бол өнөөдөр ингээд 26 оны 7 сарын 29-нд нээлттэй хийж байна. Тэгээ барилгын асуулсын концепт ажиллаад ингээ хүлээлгээд төгсөн байдалтай байна. За тэгэхээр бид нөгөө нэг цэгт ногдох, зүмсийн цэгтээ ногдох цаг хугацаагаа бууруулснараа ерөөсөө тэр чигээрээ логистикийн бүтээмж нэмэлж байгаа. Тэгэхээр өмнө нь алдагдсан байсан боломжууд маань бүгд авахгүй болж байгаа. Зарцуулдаг энэ алдагдсан боломжийг
дагаад гардаг зарлууд маань бас байхгүй болж байгаа. Яг тухайн үед миний санджаар бид нар сартаа 200-аас 300 саяын зарлаа алдагдсан боломжууд үүсдэг юм байна гэж тооцоол хийж байсан. Дээрэс нь энэ манай өөрийн агуулга бидний өөрийн хөрөнгө. Тэгээд энэ манай хөрөнгө өссөн нөлөөлөл зайзанц таатай үзүүл та. Өмнө энэ хөрөнгө байхгүй байхад бид яадаг вэ гэхээр түрээсийн зарлаар агуулгынхаа үйл ажиллагааг явуулдаг байсан. Одоо ч гэсэн бид нарт баруун бүстэй түрээсийн үйл ажиллагаа үлдэж байгаа. Гэхдээ энийг ахаад дараагийн S-логийн дараа бид нэр West-лог гэдэг төслийг хэрэгжүүлнэ. Тэгэхээр ахаад энэ түрээсийн агуулгуудаа бас бууруулахыг зорж ажиллана. Тэгэхээр бас нөгөө түрээсийн агуулгад зарцуулж байгаа зардал одоо өөрийн хөрөнгийг бүтээн байгуулаад тэр зээлийг одоо хэр удаан хугацаанд тогтвортой байж чадах юм гэдэг ингээд аюул олон зүйлийг судалсны үндсэн дээр бид нэр бидний контентын төрийг бол ингэж ашиглаж эхэлсэн. За энэ нь бол төдийлөн буруу шийдвэр гэж бодохгүй. Бид нар бас юм дотоодын контентуудаа бол нэлээд ажиллаж бас дотоодын контентуудаа дэмжихдээ бас нэлээд ажиллаж ирсэн, ажилласаарч байгаа. За дараагийн бүтээгдэхүүн бол манай ингчин цай байгаа. За ингчин цай маань бол сүүлийн жилүүдэд бол бас нэлээд борлуулалт маань буур хандлагатай болсон. Ер нь бол ковидын үеэс эхлээд манай ингчин цайны борлуулалт танигдалт нэлээд сайн байсан. За тэгээ бид бол яг хуу сапаглаа бодлын зарим нэг өөрчлөлтийг хийя гэдэг энэ ингчин цайн дээр сапаглаа бодлын өөрчлөлтийг хийхдээ дахиад бас илүү нөгөө харагдцсан үед илүү таатай харагдцсанаас гадна одоо байгаль орчны бодлогоос нэлээд бодож юм цаасан савлгаа руу шилжсэн байгаа. За өмнөх ингчин цай маань бол хунцар бүрэлт бол тодорхой хэмжээнд бол байсан. Тэрийг нь бол бас хунцраа эглийг нөө буурал болгоо хэрэгжүүлж байгаа учраас ингчин цайн дээр бас энэ бодлогоо хэрэгжүүлээд явсан байгаа. За тэгээд үйлдвэрлэлийн бизнесүүд дээр ер нь энэ хог хаягдлын менежмент бол нэлээд чухал хэсэг байдаг. Тэгээд ер нь олон улсын энэ шинэ үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хийхдээ бид нэр технологийн судалгааг нэлээд. Тэгээд энэ технологийн судалгааг хатгаар бол үйлдвэрлэгч сапаглаа бодлын одоо нэг моно сапаглаа бодлыг сонгооч гэдэг юм уриалга дэлхийн нийтээр нэлээх явдаг. Тэгэхээр одоо юу гэдэг нь алюминиум цаас уур тасалсан технологи гэхэд бол тэр английн алгалтанд яг нэг сапаглаа бодол төр маш их хүндрэл үүсгэх юм байна. Тэгэхээр энийг үйлдвэрлэгч л ойлгож шийдэх ёстой. Тэгэхээр ер нь бол бид нэр тэр зүг рүүгээ нэлээх анхаарч байгаа гэсэн үг юм аа. Тэгэхээр энэ өөрөө жижиг өөрчлөлт хэрнээ маш том үр дагаврыг авчрах өөрчлөлт болсон гэж бид хувьдаа үзэж байгаа. За дараа нь бол манай экос усан дээр бол жил болгоно л маш юм сонирхолтой өөрчлөлтүүдийг хийж явдаг. Өмнө бид нар хувцсрыг 30-40% бууруулсан бол энэ удаад бол салдахгүй бөглөөрөө шилжсэн байгаа. Тэгээд 22 онд энэ MFC 202 төслийнхэн тоног төхөөрөмжийн судалгааг бид нар Европын экспод очиж ингээд судалгаа хийж байсан. За тэгэхэд бол Европын албаа бол 22 онд тухайн экспортер 24 оны 7 сарын 3-наас эхлээд бага савлгаатай хувцар савлгаатай усан дээр салдгүй бөглөө рүү одоо бүтэн шилжнэ гэдэг ийм асуудал бүтэн хуульчилсан ба. Тэгээ бид нар өөрсдөө Европ тоног төхөөрөмжийг сонгохдоо энэ хувилбар руу шилжнэ гэдэг тооцоололоор сонгосон. Одоо энэ шилжилтийг хийсэн байсан. Тэгээ энэ шилжилтээ бол энэ онд амжаад хийлээ. За ингээд салдахгүй бөглөөтэй болсноороо бол нөгөө жижиг хувцар байгальд алдагдахаас бид нар сэргийлж чадчихсан юм. Ер нь бол яг тухайн экспортер бол Европын холбоо далайн бүстэй ойр хотчлолтой улсуудад юм жижиг хувцрын асуудал маш их одоо байглаасаа салгаж сэрүүлэхэд том асуудал болд юм байна л да. Жишээ нь хувцраас бөглөө салж байгаа байдал, тэрний голдоогоо ринг гэдэг юм бүүж хэсэг ба тий тэр салж хаягдж байгаа байдал. Дээрээс нь бидний нөгөө чих ухдаг хөвөнгийн голын хувцар тэгээд нэг удаагийн сорвол. Энэ гурав бол ерөөсөө юм нөгөө хүмүүс сонсоход энгийн зүйл. Тэгтээ бол яг дэлхийн нийтийн маш том тулгымцсан асуудал болсон байсан. Тэгэхээр ерөөсөө эднээс хамгийн түрүүнд салъя гэдгээ хуульчлаа шийдсэн. Тэгээд хувцар сорволоос бүтэн салдаад цаас эсвэл өгсөн байна. Дээрээс нь ер нь нэг удаагийн хэрэглэнээс салъя гэдэг юм технологи одоо тренд явж байна тий. Дээрээс нь тэр нөгөө чихний хөөн дээрээ бас юм цаасыг орлуулж орж ирсэн гэдэг ч юм уу. Дээрээс нь энэ хувцар савлгаатай бүтээгдэхүүний бөглөөгийн салахгүй юм хуульчлал руу шилжиж байгаа гэдэг. Энэ бол өөрөө бас хэрэглэгчтэйгээ нийлээд үйлдвэрлэгчдээр дамжуулсан томоохон одоо өөрчлөлтийг байгаль орчиндөө гаргаж ирж байгаа том өөрчлөлт юм байлээ. Тэгээ бид нар бас энэ Монголд анхдагч байдлаар энэ одоо зүйлд нэгдэж алхаж чадсандаа бол маш их бахархалтай байгаа. За тэгээд бидний онцлог үйл явдлын хэсэг үгээр тусаад ингээ миний танилцуулга бол эдгээр өндөрлж байна. Тэг анхаарал хандуулсан та бүхэндээ маш их баярлалаа. За санхүү үйл ажиллагааны
тайлан танилцуулсан сэтгүүлтэй баярлалаа. За үргэлжлүүлээд за лайвын дундуур хөрөнгө оруулагч за хувьцаа эзэмшигч нараас асуулт ирээгүй байх шиг байна. Тэгэхээр урьдчилж бэлтгэсэн байсан асуултуудаас асууя. Хөтлөгч нараас ирүүлсэн. За тэгэхээр 26 оны эхний улиралд одоо манай Монгол Улсын эдийн засгийн одоо гол салбаруудын нэг худалдааны салбар. Ер нь бизнесүүд бол харьцан үйлчлэгийн менежментийг бүгд сайн хийж байгаа хэл та. За хожтоос компани гол өрсөлдөгчдийг ер нь ингэж харж байгаа вэ? Зах зээл дэвшлэх байр суурь ямар хөө гэж. За манай гол бүтээгдэхүүн бол мэдээж манай эрүүл мэндийн шингүү Синтро бол манай эрүүл мэндийн ус буюу экосчлог усан тий. Дээрээс нь эрүүл мэндийн даацын нэг. За тэгээд шот эрүүл мэндийн бэлтгэлүүд за энэ шингүү усны зах зээл маань бол хэцэнгүү одоогийн үйлдвэрлэл дээр 90% тулгуурлаж авдаг. За бид нар бол 19 санаас эхлээд эрүүл мэндийн одоо савлсан цэвэрлэсний зах зээлийн тамгуудыг байн гаргаад ингээд зах зээлийн эдийн зах зээлээс 90% хангадаг. Ийм бас гарын хувийн дундаж хөтөйхээр зах зээлийн дундажтай харьцуулахад бол бас хэцэнгүү баг тийм хүүгийн зардалтай санхүүжилтаа. За энэ бол манай ингээд нийт зээлийн хэмжээг өсгсөн байна. Нөгөө талаараа бид нар нөгөө хотын төвд ов судалтай авсан тэрэн дээр бол 2.7 тэрбумын хөрөнгө оруулалтыг бас бидний зээлээс санхүүжүүлж авсан байна. За энэ бол манай зээлд нөлөө өгсөн. Нөгөө богино хугацаатай урт хугацаат руу бол английн бүртгэлүүд бол ингээд яг баланс хаахад бол байнга явж байдаг. Бид нар нөгөө богино хугацаат зээлээ нөгөө зээл нь сунгагдах учраас урт хугацаат руу ангилах нь зөв юм байна гэдэг стандартын одоо нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандартын шаардлагаар урт хугацаат руу ангилсан. Тэгэхээр ер нь бол хөрөнгө оруулагчид маань бол нийт зээлийн дүнгээр ойлгох юм зөв баг дотроо ангилын зөв чигдээд одоо богино хугацаатаас буураад руу ордог ч юм уу тэгэж сунгагдсан хвчлэлтэй төлөвлөлөө өгсөн. За дараагийн асуулт нь баруун бүсийн агуулгад холбоотой. Нэг earning call шинжээсэн дээр бол бид нар бас яг асууж байсан асуулттай л та. Зүүн бүсийн агуулгыг барьж дуусны дараагаар баруун бүст одоо түрээсээр ашиглаж байгаа агуулга яг өөрсдийн хөрөнгө бодгож шинээр барьж эхэлнэ гэж ярьж байсан шүү дээ. Энэ ажил ер нь яг хизээ дуусгаар төлөвлөж байгаа вэ? Хизээ эхлүүлэх вэ гэсэн тийм ямар үр дүнтэй байх вэ? За баруун бүсийн агуулгын ажлын үйл ажиллагаан дээр бол юуны төрөнд бол бид нар нөгөө газраа өөрөө юм чалгаа худалдаа авалтаа хийсэн ба 1.5 газрыг худалдаа газар авсан. За баруун бүс маань нэлээд онцлогтой буюу Монс группийн нэлээд хэдэн компани зохицуулбар одоо агуулгын төв логистикийн баруун төв болж ингэж явах юм. Одоо эхний агуулга нь бол эми стандарт хангасан Монс группийн одоо эми компани агуулга баригдаад ингээд ашиглалтанд орсон байгаа. За ялцгүй хэрэглэгчдээс хөрөнгө оруулагчдаас асууж хөнцөйтэй манай спорт ундаа бодлолт гараа байна. Тэгэхээр энэ спорт унтаа тэгээд ургамлын хандсан цайнууд сахарын аваад цайнуудыг бид нар худалдаанд гаргахаар зорж байгаа. Тэгээд энэ бүтээгдэхүүнүүд рүү нэлээд анхаарал ажиллана. Тийм. Тэгээд эдгээр маань бас нэлээд онцлог бүтээгдэхүүнүүд болох байх гэж бодож байна. Тэгээд манай компаниуд нөгөө судалгаа шинжилгээг сайн хийдэг. Дээрээс нь нөгөө дийлэнх процессыг өөр дээр авч явдаг. Одоо нөгөө бэлэн ханд гэхээсээ л өөртөө хандлана гэдэг ч юм уу те. Олон процесс манай үйлдвэр дээр нэмэгдэх шингээ явж байдаг. Тэгээ өөртөө одоо хандаа гаргах. За тэгээ тухайн бүтээгдэхүүний одоо доктортой байдал гэх юм уу shelf life-ийг нь тодорхойлгоч тийм энэ судалгаанууд маш их урт хугацааг авдаг. Нэг найрлага өөрчлөлт тэгдэлийн судалгаанууд бүгд эхэлдэг. Тэгэхээр бид нар бас энэ нөгөө технологийн өөрчлөлтүүд болгон дээр судалгаа дахиад ихнээс нь хийдэг учраас бас юм хугацаа ороод байгаа. Та бүхэн манаас зөв ойлгож хүлээж аваасай гэж хүсэж байна. За сүүлийн асуултыг асууя. За Монсос Бицод компани хувьцаа эзэмшигчдийн тоо 18,597 хүрсэн. Тэгээ жилийн өрх тусмал ер нь хувьцаа эзэмшигчдийн тоо маш хурдтай өсөж байна. Энэ Монсос компанид бол итгэж байгаа хөрөнгө оруулагчдад бичнэ гэдэг нь хийж байгаа хүмүүсийн тоо бичнэ гэсэн үг тийм. За энэ ч утгаараа ер нь хөрөнгө оруулагчтай харилцах ийм ажиллагаанууд ямар үйл ажиллагаануудыг төлөвлөсөн байгаа. За бид нар бас сүүлийн жил гаруй хугацаанд ер нь энэ аяар бодлого, стратеги, журам гэдэг рүү нэлээх шилжиж ингэж ажиллаж байна. За Ютачаг юм стратеги гаргасан, журмаа гаргасан, аяар функцтэй болсон. Энэ бүр яг ингээ аль бие усны бас юм эзэнтэй, хариуцлагатай, доктортой явах ёстой функц. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын энэ менежментийг хийх,
хөрөнгө оруулагчдад энэ компанийнхаа мэдээллийг оновчтой байдлаар, хүртээмжтэй байдлаар тэгээд цаг хугацаанд нь түгээх. Тэгээд хөрөнгө оруулагчдаас зөвхөн одоо ингээд улиралдаа нэг тайлан тавиад асуулт хариултыг өгөх байдлаар биш, ингээд байнгын одоо доктортой харилцаатай байх гэдэг бол айгүй чухал бодлого юм байна. Тэгээ энийг бид нэр яг хуу манай Монголд бол харьцангуй нөгөө шин засаглалын ойлголт боловч бас биднэрт гадны засаглал бол айгүй ойлгомжтой суралцах хэсэг байна. Тэгээд энэ дээрээ бид нэрс тодорхой зөвлөх үйлчилгээг аваад айгүй доктортойгоор энэ бодлогоо хэрэгжүүлээ гээд тэгээд мэдээж суралцах шаардлагын тулгарсан. Тэгээд нэлээд сайн суралцсны дунд одоо хэрэгжүүлэх комод анлын одоо төлөвлөсөн байна. Тэгээ одоо ингээд танилцуулга хийж байгаа нь бидний бас энэ аяарын бас нэг хэсэг байгаа. Тэгээ хөрөнгө оруулагчдын удирдлага дээр бас хөрөнгө оруулагчид маань ч гэсэндээ биднээс чаддгүй хариултууд байвал бас нээлттэй байдлаар манай вебээр дамжуулаад хандахыг хүсье. Дээрээс нь биднээс веб удирдлага дээрээ, вебсайтын удирдлага дээрээ бас нэг нэлээд харж авч үзье. Тэгээ байнгын харилцаатай бай гэдэг дээр л анхаарч байгаа. За миний асуулт